За тэгээд нөгөө 14 хүн чинь хуваагдаад 7-7-гоороо бие биентэйгээ өрсөлдөхөр болвоо. Манай хүн 12 гэсэн дугаартай болохоор А багт байрлагдаад ямар хүмүүстэй баг болчих вэ гэсэн чинь 4, 7 дугаартай энэ дэлгэцэн дээр 2 алт, 15 дугаартай Б эсэж, 33 дугаартай Сон аян, 62 дугаартай А эсэж, мөн 37 дугаартай Човонгл гэдэг оролцогч. Энэ 37 дугаартай оролцогч чинь нөгөө манай хүнээс компаниг нь асуугаад байхгүй гэсэн чинь тийм үү гэд яваад өгдөг оролцогч үүдээ. Бас энэ оролцогч манай хүнд нилээн дургүй. Яагаад дургүй болсон бэ гэсэн Галалцаа одоог бэлдэж байхад дууных нь багш нь мөндөг сайн дуулж байна гэд байсан юм байна л та. Тэгэл компанич хүбэж надаас дор байх хэвээр атал миний дээр гарлаа гэснийг тэм сонио их зан гэхүү юу гэхүү. Мөндөд багийнхнаа харчхад 2 ESG-нээс холдох гэсэн орлого нь дахин нэг бүтлгүүцнийг мэдээд мань хүнч бараг л нүүрний хувирлаа барьж чадах ах төхөө гэж. Тэгээ жоохон тайвшраад багийнхнаа харсан 2 мөнгө, 4 алт, 1 цагаан алт гэд уулын чадрын үед гайгүй юм байна гэд бодно. Нөгөө цагаан алтны оролцогч болох Рууж ануу ч нөгөө багт нь хувирлагдчихсан. Одоо энэ сонгосон энтертайнментаасаа үзүүлбэр үзүүлэх дуугаа сонгохын тулд 2 багаас нэг гишүүн гарч ирээд энэ дэлгэцэн дээр товшоод самсруугаар дуугаа сонгоно гэж хөтлөж тайлбарлав. Тэгэхээр өрсөлдөж байгаа 2 баг нэг дууг биш, нэг энтертайнментийн 2 өөр дуугаар үзүүлбэр үзүүлнэ гэсэн үг. Үүнийг сонсоод манайханч энэ Lady Entertainment-ийн хамгийн алдартай хамтлаг болох BTS-ийн хамгийн сүүлийн дуу болох Tiger дууг сонгодоосай гэж залбирч байтал Squishy Sweet гэд эмэгтэй хамтлагийн Into the New World гэд гинэн цайлган гоо зөслөн илэрхийлсэн цэцгийн дагнасны концепттэй дуу сонгогдчих нь тэрээ. Үүнийг хараад манай хэдийн сүнс нь биеэсээ гарчихсан юм шиг л амтад яаж дагны концепттэй дуугаар үзүүлбэр үзүүлэх юм бэ? Дагин биш говлон байвал дээр ухааны юм ярьчихсан л шалаар нэгдцгийн. Манай хүн ч яг угаасаа нэгэнд болчихсон өөрчилж болох биш гэд дуугаа сонсож байхыг хараад бусд нь ч гэсэн тайвширч бүжгээс нэгтлээгээд бэлтгэлээ ээж эхлэв. Тэгтэл утсан ч хөө дууныхаа жилээс эхлээл багш нартаа загнуулаад манай хэдийн асуудал эхэлнэ. Дууных нь багш та нар юусоо цэцгийн дагнас шиг сонсогдохгүй байна. Хөөхөн мөрөөдөмтгий байлаар дуулах ёстой дууг тэгж дуулахгүй байна гэд нилээж хомжлуулв. Өргөжлүүлээд бүжихийн багштаа та нарын хинэнч нүд булаасангүй. Ямар сонирхолтой зүйл алга гэснээ манай хөөхөн сон яныг бүр нэрийг нь дуудаад орчин үеийн бүжгээр мэрэгсэн гэвэзтэй. Тэгээ яагаад Паг Мондэгээс дор байгаа юм? Ядаж Паг Мондэ чамаас илүү дуулдаг энэ хിവэрэ байх юм бол бууж уг энтер гэд бүр манай хоёрыг харьцуулаад загнаж нэг юм яв. Үүний дараа бүгд яах ихээ ярилцахаар буцаад суухад БС-ийн дууныхаа концептыг өөрчилцгөөе. Бүгдээрээ хуваарлагдсан дууныхаа хэсэгт сэтгэл хангалуун байгаа үсттэй гэтэл нөгөө 37 дугаартай Човонгл гэд бацаан чинь миний авсан хэсэг надтай тохирохгүй байна гэхийг сонсоод БС-ийн Мөндэгийнхээс бусад хэсгүүд бүгд доод өнгөтэй хэсгүүд мөндэгийнх болохоор чамаас ч өндөрштэй гэсэн нөгөөх нь өндөр байвал илүү дээр гэж авдгийн. Үүнийг нь сонсоод мөндэж өөрийнх нь хэсгийг хүсээд байгааг нь ойлгоод тэгвэл надтай хэсгүүдээ солих уу гэд хэлсэн. Хажуунаас нь БС-ийн хүүе мөндэ чи ингээд дууныхаа хэсгүүдийг өгшгөж болохгүй штэ. Зүгээр хэцүү асуудалтай хэсэгт нь туслахад л болно гэд тэрүүгэн дэндээ хөөхөн битгий хамаагүй өөрийнхөө хэсгийг солих гэд ятгаастай. Тэгсэн ч мөндэ надад хамаагүй зүгээр хэсгүүдээ сольчихъя. Би чиний чадахгүй байна гэсэн төсөөлийн эсхийг чинь авчихъя гэсэн чинь харин нөгөө буцаан чинь хийхэд хэцүү байгаа нь үнэн л дээ. Гэхдээ л гэд мөндөгийн эсхийг хүсээд аммаар байгаа хэрнээ өөрийнхөө дууны эсгүүдээс салж чадахгүй дургуй царай гаргаад эхэлдгийн. Энэ бацааны уг санаа нь бол чадахгүй байгаа дууныхаа хэсгийг солих биш. Зүгээр л мөндөгийн эсхийг аваад өөртөө их дууны хэсэг авах гэсэн л бодтойгоор юм шиг байгаа. Гэхдээ манай хүн юу гэж хүснэг нь билүүлэх үү? Уг хэлэлцүүлгүй шууд дууныхаа эсгээ солихоор болоод концептаар шийдэцгээе сэдвийг нь эргүүлчихэж байгаа юм чинь. Концепт гэснээс БС-ийн цэцгийн дагнаа өөрчлөөд гинэн цайлган хэрнээ хүчрэг залуу насны ирч хүчтэй концепт болох уу гэсэн чинь бүгд нилээн дэмжиж нааштай байгааг хараад манай мөндө БС-ийг зүгээрээ л төрөлхийн авьяас уу эсвэл энэ бүхнийг аль эртнээс төлөвсөн үү гэж жоохон сэжиглээстэй. Үзэгдэл солиодож тэмцээний өдөрч болж тэмцээн болох газрын гадаа нэвтрүүлгийн маань үзэгчид, фэнүүд ирчихсэн орохоор бэлтчихсэн зогсно.
Тэдний дунд нэг эмэгтэй өөрийнх нь дуртай алдарт нь согтуугаар жолоо байсныг сонсоод сэтгэл санаа нь муу байгаа болохоор энд дэрж царайг нь ч мэдэхгүй залуусынхаа зургийг нь зарж мөнгө олж чадах нь уу гэдгийг үзэхээр ирсэн юм гинэ. Удалгүй тэмцээн эхлэх болж хөтөөгч үзэгчдэд эхний шатны энэ тэмцээн нь Солонгосын шилдэг энтертейментуудын хит дунуудын ковер гэдгийг тайлбарлаж, үзүүлбэр дууссаны дараа хамгийн дуртай баг болон хамгийн таалагдсан оролцогчдоо санал өгнө. Мөн баг бүрийн хамгийн өндөр оноотой оролцогч маш их ашиг тустай гэдгийг нь хэлээд тэмцээнээ эхлүүлв. Тэмцээн эхэлж бусад багууд үзүүлбэрээ үзүүлж байхад нөгөө манай зураг дарж мөнгө олохоор ирсэн эгч маань оролцогчдын үзүүлбэрийг үзээд тэдний камерны багтаамжийг дэмий үрж байгаа хэрэг байна гэд бүр уйдчихсан байхад манай улаан ус нийлэгаа уст хоёр маань гарч иж үзүүлбэрээ үзүүлэхийг хараад дадлагжигч байж ямар чадварлаг юм бэ царайлagч юм гэд бүр гайхаж өгнө. Тэгээд бас хажуугаар нь зарж магадгүй гэд хэдэн зурагч тараад амжина. Тэдний багийн үзүүлбэр дуусны дараа үзэгчдийн зарим нь хүл өвдөд байна. Ямар ч байсан сонирхолтой хэсэг нь бараг дуусчихлаа гэх яриаг сонсоод манай зурагчийн эгч ч мөн адил. Одоо руу ч нугаас өөр алдартай өгөөд бараг үлдээгүй юм чинь би ч гэсэн явдаг юм уу гэд бодож байтал хөтлөгч дараагийн үзүүлбэр үзүүлэх баг болох 10 сарын 31-ийг танилцуулна. 10 сарын 31 гэдэг нь багтаа өгсөн нэрэн шүү. Мэдээж энэ бол манай хүний баг шүү дээ. Үзүүлбэрч эхлэх болж тайз харанхуулахад зурагчин эгч бушуухан хэдэн зураг нууцаар дарчгаад хурдан харъя гэд байж байтал тайзан дээр нэг дэм хачин бие арзайлгам эвгүй урамсгал бий болоход сон аян гүн цэвэрхэн хоолоогоор дуулж үзүүлбэрийг эхлүүлв. Нөгөө явах гэж байсан зурагчин эгч чинь бүр аяаны гоо өсгөлөнд мэл гайхастай. Сахиусан тэнгэр шиг л харагдаж байгаа зү. Үзүүлбэрч үргэлжилж анхны дууны үгийг нь өөрчлөөгүй хэрнээ тайзан дээр яг л тийм аимшиг кино шиг бие арзайлгам уур амьсгал бий болж үзэгчид тэд сүнснүүд үү юу вэ 10 сарын 31 ингэж Халлоуиныг хэлж байгаа юм болов уу гэж таацгааж байхад буцаад үзэгдэл солигдож бэлтгэлийн үе дээр үе. Багийнхан нь гишүүд Мөндэгээс ямар нэгэн санаа байгаа эсэхийг нь асуухад Мөндэ аимшиг концепт яахаар байна гэсэн чинь багийнхан нь аюу хөөрхөн дэмжиж ээсэж ч гэсэн сайн санаа байна гэснээр концептаа амархан гихчин шийдээд дараагийн асуудал руугаа орцгов. Гэтэл тэнд нэг хүн сэтгэл санаа нь бүр муудчихсан сууж байна. Тэр хүн бол манай Сон Аян. Та нар мэдэж байгаачлан Сон Аяны маань статус сонхон дээр өөрийгөө үнэлэх үнэлэмж дутмаг гэсэн чин чанар байдаг шүү дээ. Өдөр багштаа загнууснаас хойш тэр чин чанар нь идэвчээд анхаарал нь төвлөрөхөө байгаад бүр сэтгэлээр унжсан байгаа нь. Энийг нь Мөндэ анзаараад бэлтгэл дуусны дараа орой ганцаараа сууж байхад нь очоод өдрийн бүжгийн багшийн хэлснийг битгий буруугаар ойлгоорой. Чамайг авьяастай болохоор ч л багш чамайг илүү сайн болоосэй гэж тэгж байгаа юм гэд тайвшруулсан чинь Сон Аян нэрээ юу чи нэрээ гэж бодож байна уу гээл хөөхөн бүр санаал нэг хөөхөн Мөндэч нэрээ би яагаад худлаа ярих ёстой гэж гисэн чинь л гинэт царай нь гэрэлтэй л ирж байгаа юм чинь. Мөндөж хөргөжлүүлээд хэтрүүлж ботгоо болоод би үүнийг хийх болно л гэж бодгээд хэлсэн чинь манай хүний нөгөө нэг бодоод үзсэн чинь чиний зөв юм байна гэд нэг чадвар авсан да. Тэр чадвар нь аяан дээр идэвчээд өөрийгөө үнэлэх үнэлэмж дутмаг гэсэн шин чанар нь унтраад энэ шин чанараас болоод дарагдсан бүжиг дууных нь оноо хэвэн болоод бэлтгэл саадаг үргэлжлэв. Буцаад үзэгдэл солигдож тайзан дээрх үзүүлбэртээ шилжихэд зурагчин эгч вау тэд үнэхээр сайн юм аа. Бушуухан хэдэн зураг аваад өрхий. Эхлээд Сон Аяны зургийг авъя гэд линзээ тохируулж байтал аимшиг уур амьсгалтай байсан тайзан дээр хурц гэрэл тусч гэрлийн дор Мөндэ төгсгөлийн хэсгийн өндөр нотуудыг дуулж дараа нь Аян төгсгөлийн мөрийг дуулснаар үзүүлбэр дуусав. Талбай чив чимээгүй болж үзэгчид мансуурсан байдалтай хэсэг байсанснаа гинтл бүгдээрээ оролцгоо. Тэр дунд зурагчин эгч мөн адил зураг авахаа мартаа төсгөл хэсэг рүүгээ өндөр нотуудыг дуулсан Мөндэд маань бараг л ховстуулаад зүгээр зураг дарж зарах гэж ирээд манай хүний фэн болвоо гэж. Үзүүлбэр дуусаад манай хэд тайзнаас буусны дараа үзэгчдийн дахиулъя гэсэн орилол дооныг сонсон зарим нь би уйлах нэ гэсэж байхад Мөндэгийн маань хувьд айдал болно гэдэг амьдрал өхлийн асуудал болохоор л өдийг хүртэл үүрэг гэж бодоод хийж байсан ч тайзан дээр олон хүмүүсийн нүдэн дээр үзүүлбэр үзүүлэх нь түүний бодсноос ч илүү хөгжилтэй сайхан болохыг ухаарсан тайз болж дуусав. Манай хэд баярлан бие биентэйгээ тэврэлдээд урамшуулж байтал продюсерын багийн ажилтан өөр рүү орж эсрэг багийнхаа үзүүлбэрийг үзхийг хэлв.
Риучнуудтай тэдний эсрэг баг нөгөө алдартай Витис хамтлагийн алдартай дууг сонгосон юм байна лээ. Тэдний үзүүлбэр дажгүй байсан ч яг одоо алдартай хамтлагийн яг одоо алдартай байгаа дууг дуулна гэдэг бол эсрэг багтайгаа харьцуулагдах биш, жинхэнэ дуучинтай харьцуулагдана гэсэн үг шүү дээ. Тиймээс тэдний үзүүлбэрийг үзээд Мундэ өөрийнхөө багийг ялах нь бараг тодорхой гэж бодно. Эсрэг багийн үзүүлбэр дууссаны дараа хоёр баг хоёулаа тайзан дээр гарч ирэн өөрсдөө танилцуулж өсөртөөс өөрт нь санал өгөхийг хүснэ. Тэгээ хоёр баг хоёулаа тайзны арын өрөө рүү орж аль баг нь яснаа үтгэхээр дэлгэц харж суухад санал таалагдаж Мундэгийн бодсноор манай хэд 401 оноо авч ялна. Тэгээл бүгдээрээ баярлаад байж байтал эсрэг талаас ирсэн уйлалдааныг сонсоод бусд нь гунигтай байхад баярлах нь эвгүй санагдаад бүгдээрээ гурав чад нэгээд тэндээ ярихаар болов. Тэмцээн дуусны дараа хэд хоногийн амралт болж Мундэ хувцас аваад явах гэж байтал түрүүний өсгсөн гурав чаднаас нь тасралтгүй мессеж ирэхийг хараад харахгүй байгаа юм шиг царайлъя гэд байж байтал араас нь БС-ийн одоо хүртэл юма багалсаар л байгаа юм уу гэд ирснээр энэ хэсэг маань дуусав.